Сайн байна уу? MLab систем дээрх бүртгэлийн зааварчилгааг цуврал бичлэгээр хүргэж байгаа лээ. Энэ удаад багш нар систем дээр хэрхэн хэрэглэгдэхүүнээ бүртгэх талаар зааж өгнө. MLab систем дээрх ажил үүргийн хуваарлтыг эхлээд танилцуулъя. Нийт аймаг дүүргийн мэргэжилтнүүд харьяа сургуулиудын менежер захирлыг Moise хаягаар нь бүртгэнэ. Ингэснээр Moise хаягт төр нууцуг мэйлээр очих ба үнийг ашиглан нэвтрэх боломж үүснэ. Сургуулийн менежер нэвтэрж орсноор 3 бүртгэлийг хийнэ. Үндсэн хэрэглэгдэхүүний бүртгэл, багш нарын бүртгэл, кабинет лабораторийн бүртгэл гэх 3 үндсэн бүртгэлүүдийг хийж гүйцэтгэнэ. Эдгээр бүртгэлүүдийг сургуулийн менежер хийж гүйцэтгснээр багш нэвтрэх, кабинет хуваарлах боломжтой болно. Багш нар Moise хаягаараа нэвтэрч орвол төр нууцыг агуулсан мэйл очсон байх болно. Үүнийг ашиглаад MLab нэвтрэх боломжтой. Багш нар нийт 22 хичээлээ сонгон сургуулийн хэмжээнд хэрэглэгдэхүүний бүртгэлийг хийж анги кабинетэд хуваарлана. Үүний дараа захирал бүртгэлийг хянаж баталгаажуулснаар MLab систем дээр бүртгэл дуусна. Багш нарын хийх хэрэглэгдэхүүний бүртгэлийг систем дээр хийж үзье. Багш нарыг сургалтын менежерүүд бүртгэсэн байгаа тул Moise хаягаар нь төр нууцыг агуулсан мэйл ирсэн байх учиртай. Иймд юуны өмнө Moise хаягаар шалгаж үзье. Moise хаягаар нэвтрэхдээ accounts.google.com гэж нэвтрээд өөрийн Moise хаягаар бичин нууцугийн оруулан нэвтрэнэ. Нэвтрээд ороход мэйл хаягт MLab-аас төр нууцыг агуулсан мэйл ирсэн байна. Энэ нууцыг copy-доод Office.MLab цэгийн меню руугаа ороод өөрийн бүртгэлтэй Moise хаягаар бичин саяны copy-дсан төр нууцыг бичээд нэвтрэх гээд үзье. За ингээд бичээд нэвтрэх гээд арсны дараа шинэ нууцыг оруулна уу хэмээн талбар гарч ирж байна. За энд бүгдээрээ мартахгүй нууцугийн оруулцгаая. За одоо хэрэглэгдэхүүний бүртгэлээ хийж үзье. Хэрэглэгдэхүүний бүртгэлээ хийхээс өмнө багш нар сургуулийн хэмжээнд хичээлийн нийт хэрэглэгдэхүүнийг төлөөж бүртгэж байгаа тул ганц өөрийн кабинет дахь хэрэглэгдэхүүн бус нийт хэрэглэгдэхүүн гэж тооцсон бүртгэлийг хийх шаардлагатай гэдгийг санаарай. Химийн хичээл дээр жишээ нь 2 ба түүнээс дээш багш нар бүртгэгдсэн гэж тооцвол нийлж байгаа сургуулийн хэмжээнд хэрэглэгдэхүүнийг бүртгэнэ гэсэн үг. За одоо бүгдээрээ туршилтаар хичээлийн хэрэглэгдэхүүнийг бүртгэж үзье. За энэ мэтчлэн жагсаагаад шүүх тавч дарвал хэрэглэгдэхүүний жагсаалт гарч ирнэ. За галын орыг ажилуулах заавар гэх хэрэглэгдэхүүн байгаа хэсгийг бүгдээрээ бодоод за энэ хэрэглэгдэхүүний их үүсвэрийг тооцно. За энэ хэрэглэгдэхүүнийг өмнө багш өөрийн хувийн төсвөр авч исэн бол өөрийн хувийн төсвөр гэж дараад оруулчихна. За мөн сургуулийн төсвөр авсан байгаа бол сургуулийн төсвөр гэмээр оруулчихна. За багшийн хувийн төсвөр авсан галын хорыг ажилуулах заавар шаардлага хангасан 2 шиг байгаа бол 2 гэж тоог нь биччихнэ. Шаардлага хангаагүй байхгүй, төсвөр шаардлагатай байхгүй гэж үзвэл тггээ оруулчихна. За шаардлага хангасан сургуулийн төсвөр орж ирсэн хэрэглэгдэхүүн маань 5 шиг байгаа бол 5 гэж бичээд, шаардлага хангаагүй 2 байгаа бол 2 гэж бичээд төсвөр шаардлагатай гэдэг дээр тггээ оруулчих. За одоо эдгээр хувийн төсвүүдээр орж ирсэн болоо сургуулийн төсвөр орж ирсэн хэрэглэгдэхүүнийгээ хуваарлана. Химийн кабинет. За химийн кабинет дээр шаардлага хангасан за нийт багшийн хувийн төсвөр орж ирсэн 2, за сургуулийн төсвөр орж ирсэн 5-ын 2 нь байгаа гэж тооцоод 4-ийг тавьчих. За шаардлага хангаагүй за сургуулийн төсвөр орж ирсэн 2 нь бас мөн адил химийн кабинетэд байрчих. Төсвөр шаардлагатай тэггээд за мөн адил химийн кабинетээс гадна биологийн кабинетэд байгаа гэж тооцъё. За энэ 2, 5 за шаардлага хангаагүй хангасан сургуулийн төсвөр орж ирсэн үлдсэн 3 нь одоо биологийн кабинетэд байгаа гэж тооцоод за шаардлага хангаагүй тэг төсвөр шаардлагатай тэг гээ. За энэ доор яг тоонууд нь тэнцэж байгааг бас та бүгд ажиглаарай. За тэгээд за манай сургуулийн хэмжээнд нэмээд одоо галын орыг ажилуулах заавар жишээ нь 2 шиг шаардлагатай гэвэл 2 гээд ингээ бүртгэгчнэ гэсэн үг. За ингээд бүртгэснээр 2 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
За хэрэглэгдэхүүн амжилттай бүртгэлээ гэж гарч ирж байна. За бүгдээрээ цаашлаад арай өөр хэрэглэгдэхүүнийг бүгдээрээ бүртгэж үзье. За азотын хүч урвалж уусан бол. За энэ өмнө нь бүртгэгдчихсэн бүртгэл харагдчихэв. За энэ дээр ямар нэгэн өөрчлөлт хийхээр бол багш нар маань өөрчлөлт хийгээд шаардлагатай талбаруудыг бүрэн гүйцэд дарсны дараа баталгаажуулж байгаа. Баталгаажуулж бүртгэж байгаа гэсэн. За бүгдээрээ энэ туузан зис үрлэн гэж цэвэршилт нь 98%-аас дээш энэ зисийг бүртгэж үзье. Хамгийн гол нь энэ тохиолдол маань манай энэ зис манай сургууль дээр байхгүй, ямар ч одоо энэ хэрэглэгдэхүүн байхгүй гэж тооцоод хэрэглэгдэхүүнийг бүртгэж үзье. За энэ тохиолдолд бүгдээрээ их үүсвэр дээр нь бусад гэдгийг дарчна. За угаасаа байхгүй учраас шаардлага хангасан 0, шаардлага хангаагүй 0, эсвэл шаардлагатай 0 гэж үзчих. За химийн кабинетад дарчна. За тэгээ шаардлага хангасан 0, шаардлага хангаагүй 0, эсвэл шаардлагатай 0 гэдээ оруулчихна. За энэ хэрэглэгдэхүүн маань манай сургууль дээр байхгүй учраас бүгдэн дээр нь 0 гэдээ орууллаа. За одоо нэмээд шаардлагатай тоо хэмжээ дээр за манай сургуулийн түвшинд за зис одоо энэ тууз одоо 5 ширхэг шаардлагатай гэвэл 5 гээд тоогоор нь оруулаад өгч. За энэ мэтчлэн хэрэглэгдэхүүний бүртгэлийг багш нар хийж гүйцэтгэх байгаа.